За гишүүдтэй дахин энэ өдрийн мэндийг хүргэе. За үйлдвэр технологийн паркийн эрх зүйн орчныг судалж санал зөвлөмж дүгнэлтийг гарах ажлын хэсэг 2024 оны 12 сарын 24-нд бол аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хорон дээр байгуулагдсан байгаа юм. За энэ хүрээнд бол одоо ажлын хэсгийн гишүүд идэвхтэй үйл ажиллагаа бол явуулж байна. Гэхдээ 2025 оны 6 сарын 10-ны өдөр үйлдвэр технологийн паркийн 2 дахь удаага зохион байгуулагдж байгаа форум болоод өндөрлсөн. Энэ хүрээнд бол Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэс ÜТП салбарын хувьцаат компани, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбоо, форумд оролцогч үйлдвэрлэл технологийн паркийн удирдлагын компаниуд, эрдэмтэн судлаачид бол энэ форумыг амжилттай зохион байгуулсан. Мөн мэрэгжил арга зүйн зөвлөгөөг аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орооны ажлын албаны хамт олон бас үзүүлж ийм нэгэн форумыг бол 2 дахь удаа амжилттай зохион байгуулсан байгаа. За засгийн газарт чиглэлд өгөх тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-ын 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын их хурлын аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хорооноос тогтоох нь 1. Монгол Улсын их хурлын аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар тогтоолоор байгуулагдсан үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт гарах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явц түнчлэн үйлдвэрлэл технологийн паркийн хилцүүлгээс гарсан санал зөвлөмжөд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар зандан шатарт чиглэл болгосгоо. 1. Үйлдвэрлэл технологийн паркад бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр 1. Монгол улсад үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэх стратеги төлөвлөлт нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах. 2. Ашигт малтамлыг дотооддоо боловсруулахыг түлхүү дэмжих зорилгоор үйлдвэрлэл технологийн паркад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид түүхийн эдийг тогтвортой хангах боломжийг бүрдүүлж төрийн өмчийн ордоос ашигт малтмал худалдаа авах боловсруулахад эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх. 3. Үйлдвэрлэл технологийн паркт ашигт малтмал гүн боловсруулах технологийн болон санхүүгийн өндөр чадвах бүхий этгээдэд шаардлагатай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай нөхцөлтэйгээр олох механизмыг бүрдүүлэх. 4. Үйлдвэрлэл технологийн паркуудын хүний нөөцийг бэлтгэх сургах чиглэлээр дэмжих хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх. 5. Үйлдвэрлэл технологийн паркийн эрчим хүчний их усвар шинээр байгуулахыг бодлогоор дэмжих, паркийн нэгжүүдэд нийлүүлэх эрчим хүчний тарифыг чөлөөлөх талаар судалж боломжит хувилбарыг танилцуулах. 2-дугаарт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр 1-дүгээрт үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг холбогдох санал дүгнэлтэнд тулгарлан сайжруулж шинжлэх. 2-дугаарт ашигт малтамлын нөөц ашигласан төлбөрийг зөвхөн олборлсон хөдөрт ногдуулж баяжуулах боловсруулах үйлдвэрээс авахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх боломжийг судлах. 3-дугаарт үйлдвэрлэл технологийн паркийн нэгжид төрөөс үзүүлэх татврын дэмжлэгүүдийг холбогдох санал дүгнэлтэнд тулгуурлан илүү сайжруулж боловсронгуй болгох. 4-дүгээрт үйлдвэрлэл технологийн паркт үйл ажиллагаа явуулах нэгжүүдээс төрөөс тавигдах шаардлага нь бусад аж ахуй нэгжүүдэд тавигдах нийтлэг шаардлагаас өндөрвүү байх эсвэл илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхээ. 2. Энэ тогтоолын биелэлтийг Монгол Улсын их хурлын аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын хороонд 2025 оны намрын ээлжид чуулганы хугацаанд танилцуулахыг Монгол Улсын засгийн газар зандан шатарт үүрэг болгосугаа. 3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын их хурлын аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын ороо Исканбаатарт даалгасугаа. Аж үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орооны дарга Исканбаатар гэсэн ийм тогтоолын төслийг боловсруулад танилцуулж байна.